Цолоо дуудуулна гэдэг бол одоо бүх хүн болж төрсөн бас нэг том баяр юм да. Тугаа тойроод үзэгчд бас нэг уухаалаад алга ташиж явах тэр мөч бол бас юугаар солимгүй тийм сайхан мөч байдаг. Цаг нь болохоор хүн болгон тайзан дээрээс буудаг гэдэг шиг. Тэгээ нэг тиймэрхүү нэг юунаас жоох эвгүй мэдрэмж байд юм байна. Жоохон бах чинь тэгэл том хүмүүсийн ярьж байгаа тэр авраг тэр аслан гэж сайхан ярина бүхээр нь хүмүүс ч хуучны хүмүүс ч сайхан тойроод бүхээр нь тэгэл тэр бүх том хүмүүсийн ярианаас тэгэл манай сумын тэр сумын зан энэ сумын зан тэгж барилдлаа гэж. За хурдан их насны томчуудын ярианаас бүх хүн гэдэг бол бас сайхан хүндлэл хүлээдэг тийм сайхан байд юм байна гэж бодоод тэгээд дуртай болж эхэлсэн. Тэгээд сумынхаа өсвөрт барилдаал тэгээд анх эхэлжсэн да. Тэгээд би энэ Сэлэнгийн ерөө сумаас анх бүгийнхээ гарааг эхэлсэн байхгүй. Тэгээд сая 100 жилээр нь очиж барилдаад тэгээд хүүхэд байхдаа барилжсэн газараа бас очиод сая 100 жилээр нь барилдсан бас аюу гоё байсан. Тэр бас их миний хувьд бас их сайхан хатам болсон. Хүмүүс хүндлээд бас нэг энэ тэнд явах чинь бас тэгээд хөдөөний хүмүүс ч гэсэн бас ингээл хөдөө гадаа явж байхад тань нь тэгээд цорог хөргөө ахуулаад ингээл яхарч бас өөр аймагч байсан явж байхад тэгээд хүмүүс бас хүндлээд яаш тэгээд бас бахарх сэтгэл төрдөг. Цолоо дуудуулна гэдэг бол одоо бүх хүн болж төрсөн бас нэг том баяр юм да. Нөгөө улсын баяр наадмын 4-ийн даваа нэг ад жаргал асланг азаа асланч бараг хүнд унахад хүн итгэхээргүй сайн байсан. Тэгээд тэр 4-ийн даваан дээр нэг хоолоо зангираал тэгэл бусдаар гайгүй бас гайгүй. Ер нь бол яг дуртай юм хийж байгаа хүн чинь тэгэл байнга сайхан байдаг. Тэгээд бас нэг уран гоё мөхийчгээд тэгээд тугаа тойроод үзэгчд бас нэг уухаалаад алга ташиж явах тэр мөч бол бас юугаар солимгүй тийм сайхан мөч байдаг. Хажуугаар нь бас энэ гамбат аслангүй бас маш хүндэлж явдаг. Ер нь нөгөө хүний байгаа байдал тэгээд тэр барилдаа тэр хүний бас сайхан зан чанаруудын бас хажууд нь байж байгаа барилж байгаа харж байхад гамбат асланг бас хүндэлж явдаг. Ер нь тэр ядар юмнаас нэг хүн шантрах үе байдаг шүү дээ. Бөхөр хичээснээр бас тэр тал дээр ер нь нэг сэтгэлээр унаад юмнаас шантраад ах нь гайгүй. Тийм юм ер нь надаа ер нь байхгүй ч юм гэхдээ ер нь очиргүй юм нэг юугаад ахгүй. Одоо ясвартхан гэх юм уу. Тийм их сууж байна. Тэр нэг хүнтэй мэдээ устаа. Тэгээд хоёр өдөр нь хараад бас нэг мэдлж. Тийм нэг ухаан сортхон суулгаж өгдөг лөө. Жодог гэж яг бол хүнлэг байх, хүн чанартай одоо хойч үе хайрлах тийм ээ. Тийм юмнууд байна л та. Тэгээд санаанд бас барилдаан дундуур бас заавал хорлыг гэсэн сэтгэлээр биш чанга унгаах тэгээ бас дараа нь тэрэндээ харамсах юмуд гардаг л да. Бүхний одоо амьдралын хэв маяг гэвэл одоо тэгэл аригтараас одоо болж үтэхгүй хүмүүстэй нийлэхгүй тэгэл ер нь сахилга бат сайн байх хэрэгтэй гэж бодож байгаа. Ер нь угаасаа тийм байдیں۔ Тэгээд бас хоолундаа зохицуулна нойр амралт гээл. Тийм. Яг бүхний амьдрал бол сайхан барилдаал цол мол аваа инээ тэрэгээл явж жагаад хамгийн сүүлд нь бас тэгэл жоохон тааруу барилдаад эхлэх ч юм уу. Тааруу барилдаал тиймэрхүү үед бас нэг хүмүүсийн гаргаж байгаа хандлага бас нэг арай өөр болоо те. Одоо нөө сайн явахад садаа мандахгүй гэж тэгэл сайхан барилдаж хахад бас хүмүүс ч бас айтайхан л байна. Тэгээд тэрнээс хойш бас
Хүн болгонд л ирдэг. Цаг нь болохоор хүн болгонд тайзан дээрээс буудаг гэдэг шиг. Тэгээ нэг тиймэрхүү нэг юунаас жоох эвгүй мэдрэмж байдсан байна. Одоо тэгэл бас нэг учиргүй сайн барилдаал дээш барилдах нь бас энэ залуучууд бэлтгэл сургууль сайтай болцсон. Тэгээд ерөнхийдөө доогуурхан барилдах чинь бас нэг гайгүй барилдсан. Үе бодохоор бас нэг сэтгэл санааны хувьд жоохон тиймэрхүү л байд юм байна. Одоо ингэ багш болцсон байгаа. Тий. Тэгээд одоо шавнар бас сайн барилдаад ирэхээр тэр сэтгэлийг бас нөхөд бас сэтгэл санааны хувьд нэг унаад байгаа юм бол байхгүй. Ер нь яг хөө тийм ажиглагдсан байна л л дээ. Гайгүй бас хомц холтон бас төрийн наадмын төрөө Төв аймгаас төрөөсөө гээд тэрний төлөө одоо бид бүгд ажиллаж байгаа. Тэр мөч бодлохгүй ирэх байхаа гэж бодчих.